Сайн уу гээгэлгүүдээ. Өнөөдөр та бүхэндээ 2 төрлийн урсаж нялцаад өгөх салаатууд болон ихээр нь бэлдэж тавиад 7 хоногт ашиглаж болох хамттай соусны жорыг хүргэх гэж байна. Эхлээд соусаа ямар нэгэн дараалалгүйгээр бүгдийг нь хольж утгаад цэвэр савнда хийн, савлна. Үнийгээ 7 хоног хүртэлх хугацаанд хадгалж болно. Одоо урсаж нялцаахгүй байцааны салаатаа хийцгээе. Ингээд байцааг маш нарийнхан хэрчээд том хэрчилтэйг нь түгээд аваарай. Байцаагаа хэрчээд тэсгэн хүйтэн усанд хийгээд 10 минут орчим сойно. Ингэснээр байцаа маань хөвсгөөд гашуун амт байх юм бол тэр минь алга болдог. Ингээд сайтар шөөвөл салаад маань шинэлэг байдлаа удаа хадгалнаа. Энэ удаа салаатаа шинэлэг байлгах үднээс маш гоё кремлэг амттай эрдэнэ шиш сонгоо хэрэглэлээ. За үүн дээрээ өөрийн амтлагаанд тохируулан ихэнд бэлтгэсэн соусаа хийж утгаарай. Лазерсан бүтээгдэхүүн хийхдээ доторх шүүсийг нь сайн шүүж хийхээ мартаваа. Хоёрдугаар хийх салаад маань төмс дахианы махтай салаад байгаа. Бас л урсаж нялцаахгүй гэдгээр онцлогтой. Дахианы махаа давсаар амтлаад төмс ловон өндөг зэрэгээ нэг саунд хийгээд болгож жигнэрээ өргөс тэмхний голыг нь ингэж авбал салаад маань урсах нь багасдаг шүү. Дахианы махаа хүсснээрээ хэрчээд орцуудаа хойлно. California Garden брендийн вандаг сонгон салаатаа хийлээ. Мөн л маш гоё кремлэг амттай болохоор салаатанд маань сайхан зогтсон. За ингээд саяны хэлсэн зөвлөмжүүдийг дагуул амттай сайхан урсаж нялцаад өгөх салаатуудыг хийж болох нэ. За дараа дахин уулзъя. Баяр таа.